нийслэл гэж нэг ийм картел мап байгуулсан юм шиг хэдэн нөхдүүд байна. Та нар одоо бүгдээ сонслоо. Хэвлэл мэдээлэл худалдаад авчдаг, тороол хайр худалдаад авчдаг, иргэдийнхээ эсрэг дайр давшилдаг, иргэдээ ялалдаг, холгаа хийдэг. 300 хэд гинү? 6 гинү? Удаа гэрээ хийсэн мэн гэж хэвлэлийнхэн та. За энэ ч яах вэ? Одоо энэ мега төслүүдийн чинь үр төлбөр хизээ төлд дуусах юм. Байгаль орчны сайд нь мэдээлэл хийлээ. Маш олон хууль зөрчигдсөн байна. Үндэсний аудитын газрын дарга нэрээд мэдээлэл хийлээ. Өчнөө зөрчил гаргацсан байна. Үндслэгүүгээр нэг их 80 төгрөг нэмсэн байна. Шинжээчдэр ч яриад шүү дээ. Тэгээ юу ч хийгээгүй юм шиг, холоо хийгээгүй юм шиг даналзаа суугаадах шар шуунууд гардийн төртөө сууцгаагаадах юм. Нүүрсний сонсгол гэж хэдэн жилийн өмнө болсон. Нүүрсний холгаа хэрэгээр нэг ч хүн ял аваагүй. Одоо та нар тэрүүн шиг ирдээд энэ том төслүүд дээр хулгайлсан мөнгөн дээр ял авахгүй гэж бодож байгаа шүү байна. Ард түмэнд ой санамж байгаа шүү. Нүүрсний их 80-ийн хулгай, 40 их 80-ийн хулгай гэж ярьж байгаад араар нь оюун эрдэнэ Нямбаатар тэргүүтэй хүмүүс хэдэн их 80-ийн хулгай хийсэн байлээ. Харин би нэг гэрэг хар. Зарим гişүүд ч яриад байна. 10 тэрбум долларын алдагдaltaй гэрээ хийчлээ гэдэг. Баахан концессиуд байна. 16-аас 27 жилийн хугацаанд нүүрсээрээ баартарлаж төлөх. Нүүрсээ 30-аас 70 доллараар үнэлсэн байна. Ойрын 20 жил нүүрснээс ашиг олохгүй. Та нарын яриад байгаа том бүтээн байгуулалт гэдэг нь хулгаал өөрийн чинь мөнгийг төлж дийлэхгүй нь Монгол улс. Юугаараа төлөх юм? Үнэхээр харамсалтай байна. Их хурлын гишүүд нь ч гэсэн сонсголдоо 2 цаг хүлээлгдэг. Өсөж өгөх гэж байгаа гэдгийг мэдгэж ш та нар. Хоолны цаг болдог бүгд хаягаар авчиж. Энэ заал хин ч алга шүү дээ. За тэгээ эцэст нь хэлэхэд энэ За 1 минут нэмэ. За ямар ч тач энэ сонсголыг зохион байгуулж энэ мега төсөл мега хулгай болж ийн гэж хэдэн гишүүд нэлээд сайхан орилж ярьж энэ сонсгол хийж байна. Зарим гишүүдтэй баярлалаа. Тэгээ зарим нь энэс болж маргалдаж бас хүзүүдж унгааж байгаа харагдажсэн. Үнэхээр хүзүүдэх байтал биш үү та нарыг бол. Одоо ингэ бид нэр яриа л байдаг, хэлээл байдаг, үр дүн гарах юм уу би мэдэхгүй байна. Цаашдаа тэгээд хуулийн байгууллага нь анхаарна биз гэж бодож байна. Та нарын даналцдаг одоо болил доо маг биш тийм та нар. Маш олон хууль зөрчигдсөн биш үү? Хууль болгоныг зөрчсөн биш үү? Ичээш та нар.